За өнөөдрийн хичээл мөнгөний цаг хугацааны үнэлгээ. За мөнгөний цаг хугацааны үнэлгээ гэдэг зүйлийг яаж эхлэхийн өмнө хамгийн эхлээд ер нь мөнгө яагаад үнцэнтэй гэдэг юм бэ гэдгийг ярих нь болох нь чухлаа. За цаг хугацаа гэдэг бол мөнгө юм аа гэж үздэг юм байна. Учир нь яагаад вэ гэхээр цаг хугацаа гэдэг бол ер нь хүний амьдрал хамгийн чухал зүйл ээ. Алдсан боломжийн өртөг гэдэг зүйлийг бол яригдана тийм ээ. За мөн дээрэс нь бид нэр тодорхой хугацаанд мөнгийг бас амжуулж өсвөх боломжтой байдаг. Гэх юмчлангээр энэ мөнгө гэдэг зүйлийг ярихын тулд мөнгөний үн цэнийг ярихын тулд цаг хугацаа гэдэг зүйлийг бол заавал авч үздэг байна. За одоо мөнгөний цаг хугацааны үн цэнийг ярихын өмнө хамгийн сонгогдсон жишээ байдаг. Өнөөдөр таны гарт байгаа $1000 нэг жилийн дараа таны гар дээр ирэх $1000 хоёрыг харьцуулахад одоогийн байдлаар яг хамгийн аль нь хамгийн үн цэнтэй вэ гэж асууж байгаа тийм үү. За тэгэх юм бол миний хувьд бол одоо миний гарт байгаа $1000 илүү үн цэнтэй юм аа гэж үзнэ. За яагаад гэвэл би одоо байгаа $1000-ыг ашиглаад хөрөнгө оруулалт хийж болно. Тухайлбал жилийн 10% хүнтэй анхны хадгаламжинд хийж болж байна. Бусдад зээлгүүлж болж байна. Бонд худалдаж аваад хүүгийн орлого бүтцээж болж байна. Хувьцаа аваад ногдлол шиг авшуулж болж байна. Хэмжлэнгээр надад одоо л байгаа энэ $100,000 маань илүү их хөрөнгө оруулалтын өөжийг надад магадгүй өнөөдрөөс эхлээд сарын дараанаас эхлээд авчрах гэж байна. Нэг жилийн дараа надад бий болох $100,000 илүү үнэтэй юм аа. За ингээд та бүхэн ажилласан бол мөнгө хэрвээ одоо таны гар дээр байх юм бол түүнийг өсгөх үе түмэн арга бол байдсан байна гэдгийг бол харж авч байгаа ба. Ингэснээр мөнгө маань өнөөдөр таны гарт байх, маргааш таны гарт байх, жилийн дараа таны гарт байх гэдэг цаг хугацааны үржлэлээс хамаарат үн цэн нь өөрчлөгдөж. Гэх юм бол жилийн дараа 120 болж миний энэ мөнгөний үн цэн өсөх байна. За өнөөдөр таны гадар байгаа мөнгө гэдэг зүйл бол өөрөө хөрөнгө оруулалт хийх үндсэн боломжийг бол танд олгодог. Та одоо өөрт байгаа мөнгийг ашиглаад хөрөнгө оруулалт хийх юм бол та нэг жилийн дараа одоо байгаа мөнгөө өсгөж чаднаа. Өсөж байгаа үр дүн нь хүүгийн орлого байх маа гэж. За ийм учраас өнөөдрийн $1 нь маргаашийн $1-оос илүү үнцэнтэй гэж үздэг байна. Учир нь та өнөөдөр байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж ирээдүйд илүү их мөнгийг бий болгох юм аа гэсэн үндсэн концепт байна. За ингээд хэдүүлээ мөнгөнийхөө үн цэнийг хэдүүлээ үзсэн тулд энэ одоо шилжүүлэх цаг хугацаанаас хамаарсан өсөлт мөнгөний одоо тийм ээ хүүгийн түвшин гэсэн хоёр хүчин зүйлээс хамаарсан арга барьж байна тийм ээ. Тэгэхээр бас харах юм бол улаан нь бол жилийн 10% өсөлт тийм үү. Жилийн 10% хүү байна. За ингээд 8, 6, 4 За ингээд 30 жилийн хугацаанд банкны хадгаламжинд хийсэн байна л да. 10% хүүтэй хадгалуулсан мөнгө маань 30 жилийн дараа тийм ээ болчих шигтэй. За мэдээж та хадгалуулж байгаа мөнгөө илүү их өндөр хүүтэй хадгалуулах юм бол илүү их хурдан амжиж байдаг байна.